За иргэн та 3 хороонд орно шүү. Та өөрийнхөө ороо ийм. За ийм аппликейшнийг татаад ингээ шүү. Одоо нөгөө нийслэлийн газар хөгжлийн 52 байршилд хамгийн анхудаа олон нийтийн сүлжээн дээр тулгуур хийлээ шүү дээ. Тэрний PR энэ иргэд олон нийтэд яаж хүрлээ? Яг түрэн шиг хүргэх юм бол хүн болгон тэр аппликейшнийг татнаа. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад энэ иргэдийн сая бол нэлээд хүмүүсийн бас яриад байсан иргэдийн бас ухамсар энэ гэж тийм. Тэгээд яг энэ сүлжээгээр байгуулад ингээд дэд бүтцээ хийснийхээ дараа бол бид тэднэрт мэдээлэл маш одоо тодорхой бас ингээд шинжлэх ухааны онол арга зүйгээр бас ингээд тэдний одоо оролцоо ухамсар санаачлагыг бид нар өөрчилж болно гэсэн юм санаа байна. За тэгээд бас сувгийг амт хэрэгцээтэй байлгах иргэдийн оролцоод хэрэгцээтэй мэдээлэлээр бас хангадаг байх. Яг нэг ингээд нэг мэдээ апплод болж ирэхдээ албан ёсны дандаа ингээд тийм мэдээлүүд байдаг. Тэгэхээр гэр бүлийн одоо янз бүрийн эрх зүйн чиглэлийн ч гэдэг юм уу хэрэгтэй мэдээллүүдээр ингээд явах юм бол тэр группууд маань өөрсдөө бас идэвхтэй байдаг. Тэгээд нэлээд идэвхгүй группууд юм уу нэг албан ёсны нэг тийм хатуу гэж хэлэх юм уу тийм группууд байх юм иргэд угаасаа өөрсдөө анфрент хийгээд гарчдаг тийм гарчдаг. Тэгэж гарахгүй бол бид нар бол бас энэ сайтуудаа бас энэ группүүдээ бас өөрсдөө хөгжүүлж явах нь бас аягүй чухал асуудал юм байна. За тэгээ одоо бид нар ч нөгөө нэг янз бүрийн иргэдийн санал энэ төр оролцоог хангахад янз бүрийн төсөл хөтөлбөрүүд сонгон шалруулахад саналаа өгөх өөрийн санаачлагаар бусдаар оруулж дэмжүүлэх төсөв зарцуулалтанд хяналт тавих энэ төр. Тэгээд би яг энэ бүхэн дээр нэг зүйл санаанд орсон. Бид нар сая нутгийн удирдлагын нийгэмд төрийн захиргааны байгууллагуудын дунд сая нэг 5 өдөр нэг сургалт семинар зохион байгуулсан. Тэгсэн надад нэг дүүргийн дарга хэлсэн шүү. Тэгэхээр би бол энэ хариуцлагатай үнийг өгнөөс хариуцлагатай үг гарч байгаа. Тэгсэн би яг энэ сэдвээр бас өдрийн хоол хийж байхдаа ярьсан байхгүй иргэний оролцоо. Тэгсэн чинь үгүй батгарлаа юу шүү. Энэ дүүрэг дээр одоо иргэний оролцооны эцэстээр нөгөө хин мэдээ сая бас ярьжсэн. Гинт маргааш одоо тийм болно шүү гэдэг ингээд үүрэг даалгавар гинт орж ирж одоо жишээлбэл яамны тийм газрын дараа тийм бодлого юугаа танилцуулах гэж байгаа учраас танхим дөрөв хүн цуглуул гэл. Маяг тайлд төрчдгөө те иргэний оролцооны хэлцээ дээр. Тэгсэн чи юу гэсэн чи энэ иргэний оролцоо дүүрэг хэлцүүд дээр явж байгаа энэ хүмүүс чинь иргэдийн төлөвлөл биш шүү гэд надад бас хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь яагаад гэдгсэн чинь тэд нар чинь ингээд нөгөө ингээд айгуу тийм яг иргэдийн төлөөлөл болж чаддгүй шүү. Яг иргэдийн төлөөлөл болж чадахгүй. Тэр бол ямар өгөхлөө нөгөө тэтгэвртэй гарсан. Тэгээд уцаар ярихад ингээд би гүүгэд хүрээд ирдэг хэсгийн ахлагч нарын одоо юу гэдэг нэг карманы гэдэг юм одоо юу байнг гэдэг нэг юм дээр хурж ирж идэг л усууд байдаг ш. Түүнээс биш яг ингээд нас бүлганы тэгээд тэрнээр явсан санал асуудал янз бүрийн тэр хаан дүүргийн хорооны яг иргэдийн төлөөлөл массыг яг хамарч чадах ус тийм чадамжтай тийм төлөөлөл хийж ирж чаддгүй. Иргэний оролцооны байна уу тэр хэсгийн хорооны янз бүрийн иргэдэд уулзах гэдэг. Тэгэхээр зэрэг надад бас харамсалтай санагдаад нэрж бас тийм баг шүү тий. Яг ингээд нэг оролцоог хангаж чаддгүй. За тэгээд цаашаа. За тэгээд энэ нутгийн удирдах байгууллагын хяналт сайжирнаа, иргэдийн оролцоо нэмэгдүүлж, нутгийн удирдлагын байгууллагын ажлын бүтээмж нэмэгдүүлнэ. Тэгээд нүүбийн нутгийн удирдах байгууллагын зардлыг бууруулнаа гэсэн санаа. За энэ цаашаа. Тэгээд энэ группуудыг хэн удирдах вэ? Гэдэг үүсгэн байгуулагч нь Монголын нутгийн удирдлагын нийгэмлэг нийслэл дүүргийн эрдэнэ төлөвлөлт дурдлын ажлын алба болон хороодын иргэний танхимын ажилтны админ эрх олгоно. Тэгээд контент нийлүүлэх цэвэрлэгээ их олон нийтэд харилцах гэдэг. Мэдээд энэ олон нийтийн сүлжээг ашиглахад энэ ажлууд бас байдаг шүү дээ. Зөндөө одоо ингэ хэрэгтэй мэдээлэлүүд авлаад цэвэрлэгээ гэдэг нь янз бүрийн одоо энэ группүүдтэй үүссэн толгойдуулаад группийн зорилгыг бас алдагдуулсан хүмүүс тэнд өрхөд цуглуулчихлаар зэрэг янз бүрийн бизнесийн одоо янз бүрийн зорилготой хүмүүсч ингэ юм яваад байдаг шүү дээ. Одоо тэгэхээр группүүд өөрсдийн гэсэн дээрээ дөрвөн журмуудаа тий одоо ингээд юутай группийн зорилготой холбоогүй тий янз бүрийн мэдээллүүдийг яах энэ төр. Тэгээ олон нийтэд байж байгаа. Тэгээ олон нийтэд харилцах тэгээ цэвэрлэгээ хийх гэх. За энэ дээр одоо эндээс миний одоо ингээд хэлэлцүүдийг та бүхэндээс бас манай эдийн бас над төрсэн даалгавар тэгээд хэн илүү их оновчтой вэ? Удирдахад группүүдийг удирдахад. Би жишээл манай хэд бол зарим дүүрэг дээрс баян зэрэгтэй ханах дээр Сүхбаатарын төрөд бүх юунууд нь иргэний танхимууд нь
нээгдсэн. Зарим дүүрүүдээр бас одоо ингээд нээгдээд яг энэ онтой уралдаад нээгдэж байгаа бас дүүрүүд юм байна тий. Яг бүрэн гүйцэд бас хороо бол нэгэн техник нээж амжаагүй ч гэдэг. Тэгэхээр иргэний техник нутгийн удирдлагын нийгэмлэг бол илүү яагаад татаа би нутгийн удирдлагын нийгэмлэг дээр ингэж төвлөрч ингэж явъя гэдэг ихлээр зэрэг яг ингээд хороо болгон ингээд өөрөөсөө ингээд дүүрэг болгон өөрөөсөө ингээд хөгжүүлээд явах дээр зэрэг улс төрийн сонгуулийн үеэр юм уу улс төрийн юунаас ингээд нөгөөс нөгөө чижээд ирэхлээр зэрэг тэр аккаунт нөгөө улс төрчин юм уу нөгөө улс төрийн багийн юунд ороод алах болчих. Тийм биз? Тийм биз те? Одоо жишээлбэл яг Баянзүрх дүүрэг дээр гэхэд одоо Баянзүрх дүүргийнхэн яг одоо нэг сонгуул усны маргаашнаас ингээд аккаунт хөгжүүлээл те одоо ингээд дүүгийн иргэдээ ингэж явж байгаа. Яг сонгуулиар ч юм уу нөгөө нэг намаа солигдоод ирэхлээр зэрэг тэр аккаунт олон нийт юм биш болчихсон. Тэгэхээр бид нар энэ юуг нь хадгалаад үүсгэн болгож бол нутгийн удирдлагын нийгэмлэг байя. Тэгэхээр бид нар яг эрхүүдэд нь яг сонгуулийн дараагаас эрхүүдийг нь оролцох хариуцлагатай албан тушаал шалтнуудад нөгөөд ингээд явъя гэсэн санаагаар. Тэгээд нөгөө админ дүүрэг нийслэл дээр жишээлбэл хэн байвал илүү оновчтой вэ? Манай хоёр нийслэл хоёр те хэн байвал илүү оновчтой вэ? Дүүрэг дээр хэн байвал илүү оновчтой вэ? Хорон дээр хэн байвал илүү оновчтой вэ? Энэ аккаунтуудыг гэж. Ингээд саналаа хэлээд явдаг хөө.